Өнөөдрийн видеогоор та бүхэндээ 2005 онд гарч байсан Revolver гэх нэртэй адал явдалт трейлер киног ярьж өгөх болно. За ингээд кинонд орцгоё. Кино эхлэхэд манай гол дүрийн залуу Жак шоронгоос гарч байгаар энэ бүхий эхэлдэг. 7 жилийн ял авсан тэрээр шоронд байх хугацаанд давчин орчинд байх айцтай болж өөрийн гүтгсэн хүмүүсээс хариугаа авахар нэгэн шийдсэн байлаа. Ингээд үзэгдэл солигдож 2 жилийн дараах цаг хугацаа руу шилжинэ. Жак Дубилитэйгээ хотын хамгийн том казино руу орон мафийн толгойлогчоос өрөө авахар иржээ. Ноёнди буюу Мачагийн хувьд гэнт бүлэглэлийн босс бөгөөд тэр Жакийг хар тамхи зэвсгийн хэрэгээр ял авахд нөлөөсөн гол хүн юм. Мача түүнийг ирснийг сонсоод би хамгаалагчийнхаа үгэнд орлохгүй Жактай тоглохоор олж тэднийг цаглаан шатан суух гэтэл Жак давчуу газар байх айдсаасаа олж шатаар явахыг хүссэн ч тэр хүмүүсийнхээ үгэнд орон айж төгссөн байдалтайгаар дээш явна. Тэднийг 22 давхад гармагц Мача түүний ширээндээ суулган энхүү тоглолт эхэлнэ. Жак өөрийнхөө арганд оруулахаар албаар эхний поцгоо алдан хоёр дахь тоглолтод тэр Мачаг маш амархан ялж бүх мөнгийг өөрийн болгодог. Одлоо тэднийг авахаас өмнө Зак их залуу түүнийг аюулд орсныг хэлэн тусалж чадна гэж нэрээ утсаа өгч Жакийг шатаар буух гэхэд нүдэнд харанхуулж тэр явахаа алдна. Энэ хооронд Мача алдсан мөнгөө эргүүлэн авахаар туслагтай хамгийн шилдэг алуучдыг өсөөлж түүнийг олж устгах үүрэг өгдөг. Ингээд Жакийг ухаарах үед эмч шинжилгээний хариун гар хүртэл түр хүлээх хэрэгтэйг хэлнэ. Дүүн гэрлүүгээ явж Жак би хамгаалагчдтайгаа орондог газартаа очин түүнийг цаас авахар тонгоотол зэвсэгтэй итгэхэд тэдэнд луу галдаг. Би хамгаалагч жолооч нь буудуулах ба энэ үед Зак хэрэн түүнийг аврах бөгөөд машин дотор сортер буудалтаа алдсандаа итгэж өгөлгүй. Нэг зүйл буруу байна гэд хэн нэгэн нууц задруулсан байж магадгүй гэв. Дайралтын дараа Зак хамтрагчтайгаа уулзуулахад ави шинжилгээний хариуг нь үзүүлж 3 хоногийн дараа нас барах таагүй мэдих түнд дуулгадаг. Жак ховор тохиолддог цусны өвчнөд гэж онцлогдсон тул тэд санал тавихаар хэрвээ бүх мөнгөө өгч хэлсний уг дуугүй биелүүлвэл Мачагийн хөлсний алуучтаас хамгаалж түн шийдвэрээ гаргах 3 цагийн хугацаа өгөх үед Жак өөрийн хуурч байна гэж бодон юу ч ярьлгүй тэндээс гарч явна. Хоёр дахь шинжилгээний хариу нь яг адилхан гарсан тул Жак тэднийг эмчтэй хуйлдсан гэж итгэн тэр өөр эмчт үзүүлдэгч цусны өвчнөд болсноо сонсдог. Жак худлаа ирсэн эсгийн шалахаар буу тулгаж айлгадагч эмч хинээс ч мөнгө аваагүй гэж үнэ хэлснээр сонголтгүй болсон тэрээр банк дэх мөнгөө Зак тэр хоёрт авчиж өгнө. Тоглолцооны дараа ави тэр хоёр өөрсдөө мөнгө хөлөгчд болох ойлон мөнгөний түншүүдтэй зэйлэх бөгөөд тэднийг буцах үед ави түүнийг Мачатай яаж холбогдсныг асууснаар Жак шоронд орохоос өмнөх үйл явдлыг эхнээс нь ярьдаг. 7 жилийн өмнө Мача Эдигийг 3 туслагтай байсан ба тэд хотод олж буй хууль бус тоглоомыг хариуцсан. Мача том тоглолтын өмнө хөзрийн хүнээ алдаж оронд нь Жакийг бүлэмдээ эсвүүлэх гэж ядгсан ч тэрээ саналаас нь татгалзжээ. Үүнээс олж Мача дүүх нь гэр бүлийг дарамтлан Жак салын зөвшөөрөхөөс аргагүй болж түүний эхний тоглолтод хожих үед ялагдсан залуу ээжийн доромжилсноор Жак тэслэхгүй хөлрөн буудаж буудал цааныг иглүүлжээ. Энэ үеэр мөнгөнд алга болж хүмүүс буудуулснаар тэр энэ хэрэгт гүйтгдэн цагдаа нарт байцаагдаж Мача Жакийн амийг таглахаар дүүн сүрдүүлэх үедээ эхнэрийн хүнөөсөн ч Жак тоглоомыг зохион байгуулсан Мачагийн талаар цагдаа нарт ам нээлгүй шоронд 7 жил хоригдох ял авсан байна. Энэ хугацаанд 3 туслах нь бостоо зөрчилдөн Мача уурандаа тэднийг барилгынхаа цементтэй хольж дүүрэгч болгон амьдаар нь булшилжээ. Ингээд тэр хоёр түншүүдтэйгээ уулзсан өөрөө авахар тэднийг сүрдүүлдэг. Үүний дараа Зак түүнийг буудалд байлгахаар олж Мача бүх мафиотыг удирддаг ноён Сэмтэй 20-тай бараас солилцохоор тэднийг зөвлөлтөнд тохиролцох үед Лили бостой бизнес хийх хүмүүс олон байгаа гэж түүнд хугацаа өгөн хоёр дахь боломж олохгүй гэдгийг анхааруулна. Энэ үеэр Жак цөнгөтэй мөнгө авчран шатар тоглох үедээ авигийн асуултанд хариулахаар өөрт нь хоёр сонголт гарч ирснийг хэлдэг. Тухайд тэрээр 14 жил хоригдохыг хүсэлгүй гэнтэн 7 жил байх сонголтыг хийсэн бөгөөд түүний гэнтэнд орох үед хажуу өрөөнд нь шатрын мастер мөн цуу талаа өрчин хоригдож байжээ. Тэр огт уулзж байгаагүйч нэгнийг сайн мэддэг байсан ба эхний 5 жил тэд шоронгийн номон дээр нууц томьёо тэмдэглэн хоорондоо харилцаж Жак энэ хугацаанд тэднээс суралцсан ямар ч тоглоомд ялах аргыг мэдж авчээ. Тэр орохоос өмнө Жакийг дагуулж явна гэж амласан ч түүнд хэллгүйгээр шоронгоос оргож
Харгалзагчид өрөөнүүдийн шалгаж үзсэн ч ямар ч улам олж чадалгүй. Тэд утаа мэд замхраа алга болж 2 жилийн дараа Жаки шоронгоос гарах үед тэд бүх зүйлийг судалж нуусан мөнгийг авч явсан байна. Тэдний үлдээсэн зүйл нь өөрөөсөө ухаалаг нэгэнтэй өрсөлдөж байж сайжрах болно гэх утгатай цаас байсан бөгөөд. Үүний дараа Жак шатрын мастраас сурсан стратеги луурчны сэтгэл зүг хослуулан баячуудтай тоглож богино хугацаанд их мөнгөтэй болж чаджээ. Удлуу Жак тэдний хэлснээр мөнгө зээлдэгч нарт нь авирч өгсөөр байлаа. Мөн тэрээр хүмүүсээс өөрийнөө хороолдож өөрийгөө хамгаалах чадваргүй ядарсан нэгнийг зоохыг хүсдэггүй. Тэр хоёр түүний гар хоосон ирсэн дуурлан хэлсэн ярьсандаа байх хэрэгтэйгээд тэд хаалгыг хүчээр онгоолон барааг хулгайлдаг. Сэпэнд Мачагийн Лилид өгөх гэж байсан 20-той бараа байсан бөгөөд Мача үнээс олж галзуурах төхөн Паулыг ямар нэгэн аргаар барааг нь олж авчрах үүрэг өгснөөр Паул тэдний өрсөлдөгч Джоныг авсан гэж бодон барааг нь гаргаж өгвөл үнийг 2 дахин нуулж өгнө гэхэд Джонд нэг санаа дурж өөрийнхөө барааг түнд зархаа шийднэ. Ингээд тэдний бараагаас солилцохоор бэлдэх хооронд Жакийн багийнхан буудал руу ордог. Тэд хажуу руу нууцаар нэвтрэн аарж улагч руу унтуулах газ шахаж Мачагийн цүнхтэй мөнгө Джоны барааг хулгайлж авч явна. Джон барааг алдсан урандаа туслаа цааш нь харуулах ба маргааш нь тэд өөрөө авахар залууг сүрдүүлэх үед Билли ах руугаа залган зайг тэр хоёрыг хинээс ч айдаггүй гэдгийг олж мэдснээ хэлэн хурдан зугтгиж түүнд харуулдаг. Гэвч тэрээр дүүгээс сонслогүй өрөө рүү орон тэд залууд бууд тулгаж түүнэрээ буудуулахаар олдогч Жак татгалзсан авиг буудах гэтэл буунд нь сум байдаггүй. Жакийг ухаархад ави түүнийг 3 дахь өдрөө амжилттай давснаа хэлэн ахиж шинжилгээ өгөх хэрэгтэй гэснээр Жак дүүхийн гэр зочлон өөрийгөө хамгаалах зэвсэг авч дараа нь өнөх эмчтэй уулзахаар очтол эмч шинжилгээний хариуг нь андуурсандаа уучлахгүй түүнийг эрүүл байсныг тайлбарладаг. Энэ үед Жакийн толгойд өмнөх үйл явдлууд харагдан ави тэр хоёр өөрийг ашиглаж байсныг олж мэдгэн тэр. Жак авитай холбогдсон мөнгөнд хаан байг асуухад ави түүнийг удахгүй мэдэх болно гэж хүлээх хэрэгтэй гэв. Түүнийг хүлээх хооронд Паул Жакийг энэ хэргийн ард байг олж тогтоо түүнийг устгах даалгавар авдаг. Жакийг буудалд очих үед Мачагийн хүмүүс түүнийг хөөж ирснээр Жак хамаг хурдаар гар зүгтдэг. Гэтэл дэрэмчин өсөрч буух үедээ санамсгүйгээр өөрийгөө буудах ба тэд цогцыг харан босдо үүний талаар юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Жак авигийн ажил дээр очин юу болоод байгааг тайлбарлахыг шаардахад ави эхлээд 3 эдийн талаар үнийг мэдхийг хүснээр Жак тухайн үед юу болсныг тэдэнд ярьж өгдөг. Тэд Жакийн хийсэн эргээс олж Мачатай зөрчилдөж эхэлсэн тул түүнийг шоронгоос гарах үед нь устдахаар очиход Жак тэр урууд санал тавьж мөнгөний өсгөтөнд туслахаар сар бүр олсон орлогынхаа 3% өгөхөр болсон ч зөвхөн нэг нь уг саналыг зөвшөөрчээ. Сарын дараа Жак зээлсэн мөнгөний авчин нэмээд орлогынхаа 3% өгч амлалтаа биелүүлэхэд үлцэн хоёр нь түнд итгэн мөнгө зээлснээр Жак 2 жилийн хугацаанд мөнгөний өсгөж орлогынхаа 4%-ийг өгөх болжээ. Гэвч үнэн эрэхтэй Жак нэгнээс нь мөнгө зээлж нөгөөнд нөгдөг байсан тул түүнд алдах зүйл байдаггүй байв. Удалгүй тэр гурав Жакт өөх мөнгөгүй болж Мачагаас зээлснээр Мача тэдэнтэй хамтардаг нууц ноёнтныг олж мэдхээр их хэмжээний мөнгө зээлэх болсноор Жак тэдний мөнгөөр тоглон ашиг олох болсон байна. Жакийг мөнгөөр нь зугаацах хооронд Мача мөнгөний нудааснаас олж 3 эдийг буудаж устгажээ. Үүнээс харахад Жак тэдний төсөөснөөс ухаантай нэгэн байлаа. Ингээд тэр оройн толгойлагч Мача Жакийг зугцсныг мэддэг. Гэтэл энэ үед Сортер Джоны хөлсний алуурчинг зүсээ ургасныг анзаарч буудаж устган жолоочийн араас гарна. Буцаад ресторанд эмэгтэй үхээс өмнө Мача руу бууддагч буудалд алдан түнд алуулах бөгөөд Сортер жолоочийг устган боссыг хэлснээр Джоныг алах тушаал авч алдсан барааг нь олж авчрахаар болно. Тэрэ дуу намсагчтай буугаар хүмүүсийн буудан Джоныг устгах үед Жак тэр хоёроос мафтын босс Сэмиг бодит хүн биш гэдгийг мэдэн тэд түүнийг хүмүүсийн айдсаар дамжуулж удирддаг болохыг тайлбарладаг. Жак хэлсний нэрэгцүүлэн тэрэ тоглоомд ялахын тулд өөрийн удирдах үе тэрхүү айдсыг ялах ёстой байлаа. Тоглоомын дүрмийг ойлгосон Жак Мачагийн нэрэн дор хулгайлсан бүх мөнгөө хүүхдүүд таньдуулж дараа нь Мачагийн гэрт нэвтрэн өөртөө тэмцэлсэний эцэст мөнгөний хулгайлсандаа уучлахгүй түүнийг хүндлэгдэх ёстой хүн гэдгийг ойлгож ухаарчээ. Тэр айдстайгаа нүр дулахаар цахилгаан шатанд суудал гэнт тог тасарч сайн мөн бодол нь зөрчилддөг.
Джек бодлоо удирдахыг хичээн эгөөгөө дарж түүнийг доод хорт буух үед Мача түүнийг устгахаар бууга чиглүүлдэгч. Джек огт айсан шинжгүй хажуугаар нь гарч явснаар Мача түүнд ялагдсан мэт санагдаж байлаа. Ингээд маргааш өглөө нь Мачагийн мөнгө хандивсан мэт сонь дээр тавигджээ. Мача Джекийг худлаа яриагүйг мэдэн уг гавийг хүртсэндээ баяртай байсанж Джек барааг тулаалсан гэдгийг сонсоод энэ бүх хугацаанд тэднэр тоглож байсныг ойлгодог. Тэр алдсан зүйлээ буцааж авахар хүмүүсээ явуулах бөгөөд тэд Джекийг хаана байг хэлүүлэхээр дүүгэн тарчлааж охины найлах үед Сордер хүүхдийг гэмтэхийг зөвшөөрлгүй Паул болон хүмүүсийн уутган тэр. Гэвч буудал цааны үеэр тэр мөрөндөө буудуулж тэдэнд алуулах энэ үеэр Лили Мачагийн хугацаа дууссан хэмээн хоёр дахь боломж ололгүй гарч явснаар түүний уур хилэн дээцэгтээ хүрдэг. Оройн Джек тэр гурав бараан солилцохоор казино руу авч орон Ави Джекийг шатраар хожиж түнд өнгөрснийг анзаар хугацаа өгнө. Тэр хоёр хамт хоригдож байсан хүмүүс бөгөөд тэд Джекийг дагуулж явна гэж амссан ч бодлоо захирах хүртэл нь эдгээр зүйлсийг хийлгэж өөрийнх нь дотоод ухамсар байсныг түнд тайлбарладаг. Ави түнд бид бол чи гэж Мачагийн хүссэн зүйлийг өгөх хэрэгтэй хэлснээр Джек Мачагийн барааг буцааж өгөн огт айдсгүй болсноо түнд харуулна. Киноны төгсгөлд Мача охиныг буудаж чадалгүй. Джек өгсөн хүнийг ялж чадахгүйгийх бодолдоо захирагдан тэр өөрлөгөө буу тулган гохийг дарснаар кино маань инхүү өндөрлж байна. Хүн бүрийн харах онцог бодлоо өөрөөр та бүхэн гол утга санааг нь бүрэн ихээр нүзээд ойлгоно зэ. За тэгээд сугаад хэмжээд лайк, subscribe дараарай. Бүгдээрээ дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай.